ер нь Улаанбаатараас орон нутг руу нүүх ийм хандлага байх шиг байна. Хэд амархнаар хурдан баяжхийг хүсэж байна. Хизээ монголчууд яг өнөөдрийн байгаа шиг юм байсан. Шинэ ирсэн одоо малчтай гадуурхах ч гэдэг юм уу те. Иймэрхүү асуудал болоод байдаг. Усаас хэрэгтэй барах газар аваад ирсэн юм уу гэж хэлж үзлээ би. Бүгд адилхан зогцоо байя. Бүр хаалга малгын цөм зохиж өшгөлж орж ирээ. Зодоо нүдэнчтэй болдог мал. Бүр тийм нэг алж ийсэн тийм стрим бүртлээ бас буудаад алж ийсэн. Монгол гэдэг чинь яг үүндээ Улаанбаатар хот биш ээ. Улаанбаатар ч ерөөсөө Монгол улсын жижигхэн хэсэг нь хичнээн болохгүй байгаа, бүтэхгүй байгаа гэсэн бид нар их орноо их муулмааргүй байна. Залуучуудаа гэж хэлээ. Сэгсэрч гисэн ээлжмэн сэмхэж гисэн гэрмэн гэдэг шүү дээ. Тэрнтэй адилхан. Нутгийн атмаануудтай яаж учралж байна. Цөөн тооны нэг тийм хэсэг бүлэг нэг юм тэнх хүмүүс байдаг. Өдөрт бид нар 5 нэвтрүүлэг хийдэг байсан юм чинь. Өчнөө ярьцлага хийж байгаа. Тэр үед FM-л мод байлаа шүү дээ. Энэ бүх FM-уудад хамтлагууд явж дуугаар тараа. Монголдо гоё амьдрах боломж нь юу юм бэ гэхээр энэ тарж амьдрах хэрэгтэй болчиход байна. Анх энэ хүндрэлт яаж үүсэж хөгжсөн тэрлэгөө бүгд л явж байна. Тэгэхээр манай Монгол улс бол онгон байглаараа дэлхийд алдартай учраас бид нар 80 жил уулзчлал энэ малчтынхаа бодлогыг дэмжиж гол нь бид нар цалин орлоготой байх хэрэгтэй монголчууд.